Дундгой аймгийн төвд байх урам нэртэй оёдлын цехийг 6 бүсгүй ажиллуулж байгааг манай орон нутагт сэтгүүлч ирүүлсэн байна. За тус цэхэд хүүхдийн төрөл бүрийн хувцас ойж нутгийн иргэдийн хэрэгцээг тодорхой хэмжээнд хангах болжээ. 2019 онд анх байгуулагдчихсэн. За 2019 оноос хойш 5 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Анх бол ерөнхийдөө бол хүүхдээ хараад хоёр хүүхдээрээ гэртээ байж байхдаа хүүхдэд зориулсан нөгөө хоёр хүүхэдтэй одоо өөрийн хувцас хийдэг байсан. Тэгэнгүүтлээ ер нь хүүхдэд ер нь хамгийн таатай хувцас нь ер нь баривч юм байна. Дулаахан миний хүүхдтэй адилхан бусдын хүүхдүүд ч гэсэн дулаахан нуруугаараа жиндүүлэхгүй, дааруулахгүй, тухтай, тогтоо байгаасаа гэдэг үднээс анх бол хүүхдийн баривч хийж үйл ажиллагаа эхэлжсэн. Одоо 5 жил үйл ажиллагаа. Эсвэл бол би өөрөө гаргадаг. Тэгээ манай хүүхдийн хувцас бол хүн орж ирээд харахад бол яг ингээд маш юм тод гэгээлэг өнгөлөг тэгээд ингээд айгүй бол ингээд хээтэй зурагтай тийм өнгийг би ер нь сонгож үйлдвэрлэдэг байгаа. Энэ бол манай брэндийн бас нэг төрөл, бас нэг одоо юу гэндээ өнгө үзэмж, бас нэг одоо стил хэмээ гэх юм уу тийм. Мэдээж улирлаас шалтгаалаад зарим бүтээгдэхүүнүүд бол бас салхи нэвтрүүлэхгүй тийм. Тиймэрхүү материалууд бас яг улирлаа таарсан материалуудыг сонгож хэрэглэдэг. Хаврын улиралд, сэрүүний улиралд салхи нэвтрүүлэхгүй одоо салхинаас хамгаалсан, хүүтнээс хамгаалсан материал. Зуны улиралд бол дулааны улиралд бол салхи сайн нэвтрүүлдэг, дотор өмсөх хувцас, гадуур өмсөх хувцас гэж ер нь бол материалуудыг сонгож байдаг.